татварын дарамт бол бидэрт байхгүй. Сайн байцгаана уу, даасрын байна. Өнөөдөр та бүхэндээ татварын талаар жижиг мэдээлэл хуваалцъя гэж бодлоо. Манайх бол аж ахуй нэгж биш. Энгийн малчин, бэлчээрийн малчинтай адилхан энгийн А данстай малчин сайлчингууд учраас бид чинь нийгмийн даатгалаа төлнө. Тэгээд дээрэс нь нөгөө нөөцөс чөлөөлөгдсөн учраас бид зөвхөн хүн амын орлогын албан татвар төлдөг ба. Тэгээ хялбарчилсан гормоор жилдээ нэг удаа санхүүгийн тайлан гаргаад дээрэс нь нийт олсон жилийнхэн ашигаас орлогоосоо бид нар нөгөө тэжээлийн зардал хасчихна. Тэжээлийн зардал хасаад үлдэгдэл бидний ашиг болж байгаагаас хялбарчилсан гормоор хүн амын орлогын албан татвар чинь 1% төлждөг байгаа. Малчид бид нар чинь одоо ингээд хүнд нөхцөл гэж явдаг болохоор чинь эмэгтэй хүн 50 настай, эрэгтэй хүн 55 настай тэтгэр тогтоолох болно. Тэгэхээр эмэгтэй хүн чинь багадаа 12 жил, 12.5 жил, эрэгтэй хүн чинь багадаа 15 жил нийгмийн даатгал төлсөн бижээ тэтгэврээ тогтоолно. Гэхдээ хамаагүй та 55 хүрчлээ, эмэгтэй 50 настай, эрэгтэй 55 настай нийгмийн даатгал төлөөгөө явж байгаа тэтгэвэр тогтоолгын гингүүд та нэг удаа нөхөн төлөх боломжтой. Нөхөр бит хоёрын хувьд бол цалингийн доод хэмжээгээр сарда 50% хөнгөлжүүлснөөр сарда 51 мянган доод хэмжээгээр төлөөд нийгмийн даатгалаа төлөөд явж байгаа. Яг бит хоёр бол нэг нийгмийн даатгалаа тэтгэврт гарах нас маань ойртохоор бит хоёр арай жоохон өндөр төлөөд тэгээд тогтоолохыг гэсэн бодолтойгоор одоо явж байгаа. Тэгэхээр одоо бол манад бол татварын дарамт бизнес хийж гин нэг талаараа малчин мөртлөө бизнес хийж гин гэхэд татварын дарамт бол бидэр байхгүй. Нийт ашигынхан жилдээ 1% хүн амын орлогын албан татвараа төлж байна. Тэгээд та бүхэн маань эрт тэтгэвэр тогтоологдоо хүнд нөхцөл гэж явж байгаа учраас малчин маань нийгмийн даатгалаа төлөөд яваарай. Аль болох өндөр төлөх юм бол мэдээж өндөр тэтгэвэр аавна. Дээрээс нь орлогоосоо 1% жилдээ нэг удаа санхүүгийн тайлангаа тавиад 1%-аар татвараа төлөөд явна. Өөр биднэрт юм байхгүй.